Хүүхдийн хөгжлийн хоцрогдол хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхийн ач холбогдлыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай олон улсын конвенцад хөгжлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээнд үндэслэн аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй гэж заасан байдаг. 2014 оноос Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн тогтолцоогоор ажиллаж хүүхдийн хөгжлийн хоцрогдол ялгааг онцлож тодорхойлох ажлыг зохицоор нь хийж гүйцэтгэж байна. Төв комисс гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр гэр бүлийн бодлогын газар тариалагддаг. За төв комисс маань одоо эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн болон газрын даргаас бүрдсэн юм комисс байгаа. За салбар комисс бол 21 аймаг гэсэн дүүрэгт ингээ 30 салбар комисс байгаа гэсэн үг. За тэгээ төв комисс салбар комисс бол өдөр тутмын одоо харилцаа холбоотой ажиллана. Төв комисс салбар комиссыг арга зүгээр хангах, мэдээлэлээр хангах, бодлогын түвшинд салбар комиссээр тохиолдож байгаа асуудлуудыг одоо төвшүүлэх, шаардлагатай бодлогын шинжилтүүдийг хийх юм ажиг үүрэгтэй ажилладаг. Уранга аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн хамт олон 2017 онд байгуулагдсан цагаасаа хойш нүүдлийн хурлыг сумдтан зохион байгууллаа. 19 сумаас нийт 16 суманд бид нүүдлийн хурлыг амжилттай зохион байгуулсан байна. За мөн манай салбар комисс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын цогц дэмжлэгийг чанар үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр одоо салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр санаачлаг гарган ажилладаг. Энэ хүрээнд бид нэр ерхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагт одоо суралцж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хөгжлийн цогц дэмжлэг нэртэйгээр хүрч үйлчлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. За мөн одоо шаардлагатай байгаа чиглэлүүдээр сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Хөгжлийн хоцрогдол хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төвүүдэд хяндаг. Өрх сум тосгоны эрүүл мэндийн төв нь хүүхэд бүрийг 9-18-36 сартад нь эрүүл мэнд хөгжлийн хоцрогдлын эрт илрүүлэлтийн товлолт үзлэгт хамруулна. Үзлэгээр хөгжлийн альва хоцрогдол бэрхшээлтэй байж болзошгүй хүүхдийг лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагт илгээж, улмаар лавлгаа шатлалын эмнэлэгт төрөлцсөн мэргэжлийн баг үнэлгээ онцлогоог хийж дүгнэлт гаргаснаар тухайн хүүхэд нь салбар комиссийн хуралд оролцох нөхцөл бүрддэг байна. Орон нутгийн салбар комисс нь хөгжлийн бэрхшээлийг тогтоож, халамжийн тэтгэмж, хөгжлийг дэмжих, оролцоог хангах үйлчилгээнд хамруулах, шийдвэр гарган, холбон зуучлах, хэрэгжилтэнд хяналт тавих эрх үүрэгтэй байдаг. Хуралд орохоос өмнө бүх асар хамгаалагч эцэг эхчүүдэд ер нь мэдээлэл өгж ажилладаг. Хурлын өмнө тухайн хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалах, хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэнд тохирсон асраны талаар зөвлөгөө мэдээллийг байнга өгдөг. Тэгээд манайхаас гарсан шийдвэрийг хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр нөхцөл байдлын үнэлгээ хийгээд тухайн иргэдэд гэрээ байгуулад тухайн асаргааны талаар зөвлөгөө өгөөд үйлчилгээг үзүүлж байна. Боловсролын яамны мэдээснээр Монгол улсын хэмжээнд яг одоогоор онцлогдсон хөгжлийн бэрхшээлтэй 3119 хүүхэд байдаг. 2023-аас 2024 оны хичээлийн жилд 1900 гаруй хүүхэд тэгш хамруулах сургалтанд хамрагдаж байна. Японы хүүхдийн ивэх сантай хамтраад тэгш одоо хүртээмжтэй үйлчлэгээр багнасны хүүхдийн хөгжлийг дэмжих гэдэг төслийн хүрээнд манай салбар комиссийн одоо илүү сайжруулалтын ажлуудыг хамтраад хийж байгаа. Төсөл маань бол 5 одоо газрыг сонгосон байгаа. 3 дүүрэг 2 аймгийг сонгосон байгаа. Эхний ээлжинд 3 дүүрэг 2 аймаг дээр бол бүх одоо гишүүдийг чадахжуулах сургалт явсан. Сургалт бол айгүй их дутагдaltaй байсан. 21 аймагаас одоо яг бүх одоо гишүүдэд татаж ирээд сургалт хийн гэдэг бол санхүүгийн хувьд цаг зав яваад айгүй асуудалтай учраас тэр болгон чадахжуулах сургалт явдаггүй. Төслийн үр дүнд ямар ч байсан 5 комисс дээр ингээд нэг бүх гишүүдийг нь хамруулах сургалт явсан. Эхний ээлжинд комиссийн үйл ажиллагааны ойлголтыг маш сайн болгож чадсан. Мөн эцэгчүүдэд зориулсан мэдээллийн ийм гарын авлагыг бэлтгэж байгаа. Дээрээс нь бодлогын шинжилгүүдээр одоо төсөл маань хамтарч ажиллаж байгаа. Одоо жишээлбэл дөрмийн хилцүүлэлт дээр хамтарч ажиллах, салбар комиссийн гишүүдийн одоо үйл ажиллагааг тестлэх чеклистийг бас гаргаж байгаа гэд бодлогын шинжилгээгээр бас хамтарч ажиллаж байгаа учраас эндээс бас үйл ажиллагааны болон бодлогын хүрээнд 24 онд нэлээдгүй олон
одоо салбар комиссийнхаа бичиг баримтууд дээр өөрчлөлт хийхээр төлөвлөд одоо ерөнхийдөө бас боловсруулалт нь гарах шатндаа явж байгаа. 2014 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмнэлгийн байгууллагаар л оншийг нь тодруулаад явдаг байсан бол одоогийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн тогтолцоогоор олон талаас нь оншилдог болсон нь манай улсын хувьд том дэвшил болоод байна. Учир нь тухайн хүүхдийн асуудлыг зөвхөн өвчин эмгэг гэдгээс нь гадна хүүхдийн хөгжлийн цогц асуудлаар нь өргөн хүрээнд харж, онцлож, шаардлагатай тусламж үйлчилгээг тодорхойлдог болсон. 2024 оны 11-р сарын 1-ний өдрийн байдлаар Уранхай аймгийн хэмжээнд 0-18 насны 581 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн боловсрол хамрагдах насны нийт хүүхдийн 87% нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3%-аар өссөн байна. За боловсролын үйлчилгээнд хамгийн олон хүүхэд хамрагдаж чадахгүй байгаа сум бол Арвай хэр сум байна. Тэр Арвай хэр сум нь сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа сургууль цэцэрлэгийн насны 10 хүүхдийн гэрээр айлчилж одоо холбогдох төрлийн үйлчилгээнд хамруулах эцэг их одоо асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, шаардлагатай үйлчилгээнд нь холбон зуршлах чиглэлээр гэрээр айлчлах энэ үйл ажиллагааг бид бас санаачлан зохион байгуулсан сайн жишээг дурдахад таатай байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийг тогтмол үйл ажиллагаатай орон тооны гишүүдтэй болгох, хүүхдийн хөгжлийн цогц дэмжлэгийг илүү өргөн хүрээнд хүргэх шаардлага байсаар байна.